За цагаан будааны маск хийх гэж байгаа тул хамгийн түрүүнд цагаан будаага зөөлөн гал дээр буцалгана. 2 том амны албаг цагаан будаа хийгээд за 300-аас 400 г халуун бүлээн ус хийгээд 30-аас 40 минут зөөлөн гал дээр аажим мажмаар өөр өөр нь буцалгах хэрэгтэй байгаа. За наалтахаас хэрэглээ сайхан хутгаж өгч жагаад гэрийн нөхцөлд маш гоё маскот хэдүүлээ хийнэ. За нэгдүгээр алхам будаагаа эхлээд ингээ гал дээр тавьчихна. Хоёрдугаарт нь бүтэн лимоны 3.1 буюу 3 эрчим лимоныг ингээ шүүсэн шахаж авна. За энэ маань болохоор арсыг цайруулна, сэвнэсээ толгой байрлахна. За будаа маань буцлаад ингээд ирдэг штэ. Энийгээ сайхан хутгаж өгөө. Зөөлөн гал дээр ингээд өөрөө нь сайхан твтээгээд өгөх хэрэгтэй. За шүүс маань багасаа будаа маань нөтгөрөөд ирсэн байна. За одоо нэг баг зэрэг хөргөөж агаад энэ нэлээд уурга харсан харагдчихэв. Хэдүүлээ миксерт нь. За лимоныхоо шүүсийг шүүж авна. Үрнээс нь хальснаас нь. За хамгийн гол орчтол мэдээж Америк коконатал арсыг зөөлрүүлэн, чигшүүлэн, уян атан болгоно, чиг тижээлээр хангана. Нэг амны албаг коконатал хийлээ. Ердөө 3 орцтой маш амархан, маш үр дүнтэй маск. За энийг хэдүүлээ одоо миксерт иж өгнө. Нэгээс 2 минут орчим миксерт нь. За бэлэн боллоо. Үүнийгээ жижигхэн савнд хэдүүлээ хутгаж аваад хийнэ. Энэ маань түрхэхэд хэлбэр байдаг, хадгалахад хэлбэр байдаг. Иймэрхүү жижиг савнд хэдүүлээ хийгээд ингээд бэлэн болгоод хөршнийхээ хаалганд хийгээл хадгалчих юм байна шүү. Маш хэлбэрхэн. За одоо үүнийгээ бүгдээрээ нүрээ цэвэрснийхаа дараа түрхэх болно. За нүрийг маш сайн хөөсрүүлээд гүн цэвэрлэх хэрэгтэй байгаа. Маск маань арсны гүн төрөл шингэдэг учраас арсыг маш сайн цэвэрлж ийж маскны үйлчилгээ арсны 1, 2, 3 давхарганд төрж үйлчлэнэ. За энэхүү маск маань цагаан будааны арсыг чангалах, арсын өвчлөөг арилгах, за коконат ойл маань арсыг зөөлрөн булбраа олгох, чиг тижээлээр хангах, уян хатан зөөлөн болгох лимон маань батгахтай, за сэвх нөсөө толго бэхтэй хүмүүсийн арсыг цайруулах үйлчилгээтэй ийм 3 орттой гурвалсан үйлчилгээтэй маш үр дүнтэй хийхэд хэрэглэхэд хэлбэр маск байгаа. За энэ чихний уртл хамарны 2 тал нүдний завх энэ унжиж ихэснээр өвчлөө үүсэх үндсэн шалтгаан маань тавигдчих эхэлдэг байх нэ. Тийм учраас арсыг хөдөлгөлөө маш сайн чангалж өгөх нь өвчлөөнөөс бас нэг сэргийлэх арга байгаа. За чангалахын тулд цагаан будаа маань хамгийн гол үүргийг гүйцэтгэв нь цагаан будаа болон цагаан будааны шүүс нь арсыг давхар цайруулахаас гадна маш сайн чангалж өгөөд, өргөж өгөөд, татаж өгөөд өвчлөөнөөс сэргийлэх, бага зэргийн өвчлөөг арилгах маш онцгой чадвартай үйлчилгээтэй юм байна. За нүүрнийхээ 2 хацар дух хамар эрүүгээ бүх хэсэгтээ багсаараа жиг сайхан тараагаад өгнө. За ингэснийхаа дараагаар 30 минутын дараа халуун бүлээн усаар угаагаад за тэгээд маск буцаагаад арилгана. Энэхүү аргыг 7 хоногт 2 удаа хэрэглээрээ. Зуны улиралд хамгийн тохиромжтой маск хэдийгээр бид нар нарны зүрхсэн ч гэсэн бага зэрэг арс маань борлдог, сэвх нөсөө тал маань тодордог штэ. Тэгэхээр зуны улиралд одоо арсыг цайруулах маш үр дүнтэй маск байгаа. За маск тавьсны 30 минутын дараа зөвхөн нүд маань хөдөлж гин, ам маань хөдөлж гин. За хацар дуух хэсэг маань маш сайн чангарсан огт хөдлөхгүй байгаа. Амаа ангаах юм бол ингээ бүр ингээд ангаахын аргагүй ингээ шавар маскаас илүү сайн татсан байна. За нүрээ болохоор 5 минут орчим би бүлээн усаар угаасан. Маш чангарсан учраас аюул сайн твтэж зөөлж үржиж арилгасан. Арс маань маш зөөлөн, гүлгөр, аюул сайн чангарж өгөөд нүур баг зэргийн мулаалттай харагдаж байгаа. Энэ маань арсны чангарлаас болоод цусны эргэлтийг аюул сайжруулж өгдөг юм байлээ. За энэ арга маань болохоор одоо 30-аас дээш насны охид бүсгүйчүүдэд маш тохиромжтой байгаа. Заавал хэрэгжилж үзээрэй. Бүгдээрэнд нь баярлалаа, амжилт хүсье.